Hi guys, хар самраад тавтай морил та бүхэндээ өнөөдрийн мэндийг хүргэе. За өнөөдөр миний сонгож авсан хэрэг бол бас л зүгээр уур хүргмээр хэрэгүүдийн нэг. Яагаад гэвэл энэ хэрэг дээр бол анхааруулах тохиолнууд хангалттай их байсан. Хохирогч нь айж байгаагаа өөрийн гимтээсэн хүн хэн болохыг цагдаад хэлсэн. Гэхдээ цагдаа нар бол түүнийг хамгаалаагүй, түүний айцыг үл тоочдаг. Харин эргэн тойрны хүмүүс ч гэсэн бас тэр олон дохионодыг анзааралгүй өнгөрөөцсөн. Дараа нь бол хүмүүс алга болж эхэлдэг. Эхлээд нэг хүн, дараа нэг хүн, за тэгээд бүр өөр хүмүүс бол алга болсоор л байсан. Хожим энэ хэрэг рүү эргээд харахад хамгийн аимшигтай зүйл нь бол ганц аллах байгаагүй. Харин анханасаа зогсоож болох байсан хүнийг хитрхи удаан хугацаанд дураар нь тавьсан явдал. Өнөөдрийн түүх бол бусдын амьдралыг огт тоодоггүй, худал хилдэг, айлган сүрдүүлдэг, замд нь саад болсон хүмүүсийг нэг нэгээр нь зайлуулж эхэлсэн аюултай хүний тухай гардаг. Ингээд та нар минь өнөөдрийнхөө хэргийг сонсоод өөрсдийнхөө шүүлтийг хийгээрэй. Та нар минь бэлэн бол өнөөдрийнхөө шүүлтийг эхлэе. Rachel Timberman гэх энэ охин бол шаргал үстэй, тод цэнхэр нүдтэй, хонхоосон хацартай үргэлж инээмсэглэж явдаг. За яг энэ хэрэг болох үеэр бол насанд хүрэгчдийн амьдрал руу орох гэж байгаадаа үнэхээр тогтолж исэн. Яагаад тэгэхээр түүний хүүхэд нас бол тийм ч тогтвортой өнгөрөөгүй болохоор тэр бие даасан амьдралаа эхлүүлэхийг маш их хүсдэг энэ үе дээрээ явж исэн. Rachel-ийн төрсэн эцэг эхийн талаар бол бараг мэдээлэл байдаггүй. Тэд охиноо өсгөж хүмүүжүүлэх боломжгүй байсан болохоор тийм болон Lynn Timmerman гэх хүмүүс түүнийг үрчилж авч Мичиган-мужийн Cedar Springs хотод өсгсөн. За Rachel бол өөрийн ах дүүс болох Sarah болон Shane хоёрын хамт тэнд өссөн. За энэ амьдарч исэн хот нь бол ердөө 3500 гаруй хүн амьдардаг нам гүмхэн жижиг хот. 96 онд Rachel 16 настай байхдаа ирээдүйнхээ талаар олон төлөвлөгөө гаргаж байсан ч амьдралыг нь бүрэн өөрчлөх мэдээг сонсдог. Тэр жирэмсэн болсон. Олон хүн мэдээж ийм мэдээг сонсоод айж сандардаг баг. За ялангуяа жирэмслэлт нь бүр төлөвлөөдөөгүй бол. Гэхдээ Rachel бол энэ мэдээг тайван хүлээж авдаг. Тэр үргэлж ээж болохыг хүсдэг байсан. Хэдийгээр яг ийм нөхцөлд биш ч гэсэн өөрийгөө хүүхэд өсгөхөд бэлэн гэж бодож авсан. Харин хүүхдийн эцэг бол түүний бодлыг хуваалцаагүй. Түүний талаар бол маш бага мэдээлэл байдаг. Rachel-ийн аав тийм нь хожим өгсөн ярилцлагада тэр залууг бол ердөө зүгээр л Rachel-ийн найз нь байсан гэж хэлдэг. Тэд албан ёсны харилцаатай байсан эсэх нь тодорхойгүй. Гэхдээ хүүхдийн эцэг амьдралаас нь холдохоор шийтгэхэд томоохон маргаан гарсан гэх мэдээлэл бол байдаггүй. Бүгд л түүнийг залуу байсан. Тэгээд мэдээж хариуцлага хүлээхэд бэлэн байгаагүй гэдгийг ойлгож ирсэн. За аз болоход бол Rachel ганцаараа үлдээгүй. Түүнийг өсөж байсан эцэг эх нь бол хүүхэд өвлгийдэн авах гэж байгаадаа баяртай байсан. Охиндоо бүр бүхэл талаараа туслахыг хүсдэг. Тэд Rachel-тэй хамт эмчийн үзлэг бүрт очдог. Нэг удаагийн үзлэгээр хүүхэд нь охин болохыг мэддэг. Ингээд Rachel охиндоо Shannon гэсэн нэр өгөхөөр шийдэж олж болох бүх ягаан өнгийн хүүхдийн хувцсыг худалдаж авч эхэлсэн. Түүний охин Shannon 96 оны 6 сарын 15-нд төрдөг. Тэр үед бол Rachel аль хэдийнэ 17 нас хүрсэн байсан. Rachel болон түүний гэр бүлийнхэн энэ бяцхан охинд хайртай болсон бөгөөд түүнийг Little Pumpkin хэмээн өхөөд нь дууддаг. Ингээд Rachel охинтойгоо сар гаруй хугацаанд нэраа хүүхдтэй холбоотой бүхий л мөчүүдийг өнгөрүүлдэг. Тэврэлт, үнсэлт, живх солих, шүн сэрэх гээд шинэ ээжийн туулдаг бүх зүйл түүний өдөр тутмын амьдралынх нь нэг хэсэг байсан. Гэтэл 96 оны 8 сарын 7-нд бол бүх зүйл өөрчлөгддөг. Тэр өдөр Rachel Wayne Davis гэх залуу болон ангийн найз Mikey Gabriel нартай хүзэр тоглохоор урилга авдаг. Wayne нь бол Rachel болон Mikey хоёроос арай ах байсан ч Timberman-ийн гэр бүлийн олон жилийн найз байсан болохоор Rachel бол түүнд бүрэн итгэдэг байсан. Тиймээс Wayne Mikey хоёр ирээд авч явна гэхэд бол ямар ч асуудалгүйгээр зөвшөөрдөг. Гэхдээ тэр бол эрэхтэй хоёулахнаа байгаагүй. Mikey-гийн 43 настай аваг ах Marvin гэх хүн хамт ирдэг. Rachel баг зэрэг гайхсан ч гэсэн үүнийг бол нэг их тийм сэжигтэй зүйл гэж бодоагүй. Тиймээс тэр машинд сууж найзуудтайгаа энгийн нэгэн оройг өнгөрөөнө гэж бодож гэрээсээ явдаг.
Гэтэл тэд хизээч хүзэр тоглоогүй. Хэдэн цагийн дараа Рэйчлийн эгч Сара гэрийнхээ гаднаас чанга чимээ сонсдог. Тэр юу болоод байгааг харахаар хаалгаа нийтэл яг аимшигын киноноос гарсан мэд дүр зураг угтдаг. Рэйчел хаалганы өмнө алах байрсан туйлын их айсан байдалтай зогсож идэг. Хамар нь урагдаж шархнаас нь цус гарч байсан бөгөөд тэр гэрлүүгээ гүйж орж ирээд хаалгаа тас хийтэл хаадаг. Тэр үед Сара гаднаас нэг эрэгтэй хүний бүдүүн хоолойг сонсдог. Тэр хүн Рэйчлийн хийсэн зүйлийнхээ төлөө төлөх болно гэж орилж исэн. Удалгүй хаалгыг хүчтэй нүдэж эхэлсэн бөгөөд Рэйчел ч гэсэн гадна байгаа хүнд зайлж яв гэж хашгирдаг. Бүх зүйл хэдхэн секундын дотор болсон болохоор Сара бол үнэндээ ингээ юу ч болж байгааг бүрэн ойлгож амжаагүй. Эцэст нь гаднах хүн явж байдал арай тайвширснээс дараа Сара дүүгээсээ юу болсон талаар асууж эхэлдэг. Эхэндээ бол Рэйчел юу ч хэлхийг хүсээгүй. Гэтэ удалгүй сэтгэлээр унаж болсон бүхнийг ярьж өгдөг. Түүний хэлснээр тэд дөрвөлөө явж байх үед Майкигийн авга ах Марвин гинэт Вэйн болон Майки хоёрыг машинаасаа буулгацсан. Үүний дараа тэр Рэйчелийг хөнгөе алслагдсан газар руу аваад явсан. Тэнд очиод Марвин түүнийг зодож 3 удаа бэлгийн хүчирхийлэл үйлдсэн гэж Рэйчел ярьдаг. Түүний хамар дээр байсан шарх Марвинд хазуулснаас болсон. Гэвч үүгээр бол бүх зүйл дуусаагүй. Марвин Рэйчелийг гэрлүүн хүргэж өгөх замдаа дахин занал хийлсэн. Хэрвээ болсон явдлыг хэн нэгэнд хэлвэл эсвэл цагдаад мэдэгдвэл зөвхөн Рэйчелийг биш хайртай хүмүүсийг нь хүртэл ална гэж сүрдүүлдэг. За мэдээч хэрэг Рэйчлийн гэр бүлийнхэн болсон явдлыг сонссон даруйда түүнд хамгийн дөрөв цагдаад хандах хэрэгтэй. Тэрч байтугай аль болох хурдан очиж мэдүүлэг өгөх ёстой гэж хэлдэг. Гэхдээ хүчирхийлэлд хүрсэн олон хүний адилаар Рэйчел маш их айж байсан бөгөөд нэг талаас хүмүүст нь өөрт нь итгэхгүй байх үе гэж имэж байсан. За нөгөө талаас бол Марвин занал хийлээ биелүүлж өөрийг нь төдийгүй бяцхан охин Шайныг нь хүртэл гимтэх эсвэл бүр алчихгүй гэж хамгийн их айж байсан. Рэйчлийн гэр бүлийнхэн бол энэ айцыг ойлгож байсан ч гэсэн шинхэн төрсэн хүүхдээ хамгаалахын тулд ч гэсэн цагдаа нарын тусламж хэрэгтэй гэж үздэг. Тэдний бодлоор ийм төрлийн хэргийг цагдаа нар шийдэж сурсан, Рэйчелийг хамгаалж чадна гэдэгт итгэж байсан учраас маргааш өглөө нь Рэйчел цагдаагийн хэлтэст очиж болсон бүгдийг ярьдаг. Харамсалтай нь түүний гэр бүлийнхэн бол маш том андуурал хийснээ ухаардаг. Яагаад гэхээр цагдаа нар Рэйчелийг хамгаалах ямар ч бодит арга хэмжээ аваагүй төдийгүй түүний мэдүүлгийгч хангалттай нухацтай авч үзээгүй. Тэд Рэйчелийн ярьсан бүхнийг сонсоод удалгүй Марвинтай холбогдож бид нар Рэйчелтэй ярьсан одоо чиний ээлж үнэндээ юу болсон талаар тайлбарлах гэсэн утгатай байдлаар түүний мэдүүлгийг авдаг. Марвин мэдүүлэг өгөхдөө Рэйчелтэй бэлгийн харьцаанд орсон гэдэг хүлээн зөвшөөрсөн боловч бүх зүйл харилцан зөвшөөрөлтэй болсон гэж зүтгэдэг. Түүний хэлснээр Рэйчел машин дотор Майки болон Вэйн хоёрын өмнө гинэт Марвинд аман секс хийхийг хүсэж байгаагаа хэлсэн бөгөөд үүнийг сонсон хоёр залуу тэдэнд хувийн орон зай гаргаж өгөхийн тулд сайн дураараа машинаас буусан гэдэг. Марвин цааш нь машинаа нэг газар зогсоосны дараа Рэйчел өөрийн санал болгосон зүйлээ хийхийг хүссэн. Улмаар түүнтэй бэлгийн харьцаанд орохыг хүртэл гуйсан гэж мэдүүлдэг. Гэхдээ Марвин өөрийгөө маш сонирн байдлаар өөрийгөө өмөрдөг. Тэр Рэйчелийг хүссэн ч өөрөө татгалзсан, өөрийгөө бараг джентльмен шиг авч явсан гэж ярьсан бөгөөд бүр Рэйчел түүний үрийн шингэнийг үтрэндээ дүрхсэн гэж хүртэл мэдүүлсэн. Энэ хэсэг бол маш хачиргалтай сонсогддог. Миний бодлоор тэр ингэж ярьсан шалтгаан нь хэрв дараа нь бэлгийн хүчирхийллийн шинжилгээний үеэр Рэйчелийн биед эсвэл дотор нь Марвины ДНХ илэрвэл түүнд тайлбар бэлэн байлгах гэсэн орлого юм шиг надад харагдсан. Марвины үлгэр бол үүгээр дуусаагүй. Тэрээр буцаж явах замдаа машин нь гинт унтарсан, асуудлыг шалгах гэж хоёулаа машинаас буусан бөгөөд тэр үед Рэйчел халтарч унаад хамраа зогсон гэж мэдүүлдэг. Түүнээс гадна Рэйчел хамар нь урагдсныг тэр дор анзаараагүй бөгөөд Марвин түүнийг гэрт нь хүргэж өгсөний дараа л цусаа хараад ямар ч шалтгаангүйгээр орилж эхэлсэн гэж цагдаа нарт ярьдаг. Мэдээж энэ Марвины хийсэн юмнууд бол ямар ч утгагүй санагдгаар байгаасаа тий хүчирхийллийн ул мөр Рэйчелийн байдал болсон үйл явдлуудыг бодоод үзвэл энэ дүүх бараг бүхэлдээ зохиомл юм шиг сонсогдож байсан ч гайхалтай цагдаа нар бол үүнд итгэдэг. Тэд Марвины мэдүүлгийг тэмдэглэж аваад бараг л за нэрэж тийм байж болох юм уу да гэсэн мэд хүлээж авсан. Энд бас нэг зүйл анхаарлыг татдаг. Юу гэхээр Марвин бол 43 настай, харин Рэйчел 17 настай. Тэгэхээр Рэйчел бол насанд хүрээгүй байсан болохоор уг нь бол насанд хүрээгүй хүнтэй ийм хөгшин хүн секс хийвэл мэдээж бэлгийн хүчирхийлдэл орно штэ. Гэтэл энэ үед бол
Мичигэн мужийн хууль нь өөр исэн юм байна. Яагаад тэгэхээр тус мужид зөвшөөрлөгийн нас нь 16. За харин Rachel бол аль хэдийн 17 настай байсан учраас хэрвээ Marvin-ы ярьсан хувилбарыг үнэн гэж үзвэл энэ нь насанд хүрээгүй хүнтэй бэлгийн харилцаанд орсон хэрэгт тооцогдохгүй байсан юм байна. Хичнээн буруу ойлгомжгүй сонсогдож байсан ч гэсэн тухайн үеийн хууль нь ийм байсан. Ингээд Marvin-ыг шууд баривчлахын оронд цагдаа нар мэдээж юу ч хийгээгүй. Өдөр хоног өнгөрсөөр байсан ч гэсэн хэрэгт бодит ахиж гараагүй бөгөөд энэ байдал бол ойрцоогоор 6 сарын турш үргэлжилсэн. Энэ хугацаанд Rachel Marvin өөрийг нь эсвэл охин Shannon-ыг гэмтээхүй гэсэн бодлосоо огт салж чадаагүй. Ялангуяа Marvin цагдаад мэдэгдвэл өөрийг нь төдийгүй Shannon-ыг ална гэж занал хийж байсан болохоор одоо тэр Rachel цагдаад очсон гэдгийг мэдэж байсан. Яагаад тэгэхээр цагдаа нар өөрсдөө түн дээр очиж мэдүүлэг авцсан. За энэ бүх стрессээс болоод Rachel-ийн амьдрал бол зүгээр сүрч эхэлдэг. Хүчирхийлэл өртгөөсөө өмнө үргэлж инээмсэглэж явдаг байсан тэр охин аажмаар өөр хүн болсон мэт харагдах болдог. Тэр инээхэ болж байнга цугулдсан, ууртай, уцаартай болдог. Тэр гэр бүлийнхнээсээ хүртэл хүндэрч эхэлсэн, шүүн бүр хар дарж зүүдэлдэг болсон байна. Түүнээс гадна гэрээсээ гарах, найз нөхөдтэйгээ уулзах, хүмүүсийн дунд байхыг бүр бараг л болцсон байсан. Яагаад тэгэхээр гэрээсээ хол байх үедээ Marvin ямар нэг зүйл хийчихвэ гэсэн айдас бол түүнд байнга төрдөг болсон. Rachel охиндоо сайн ээж байсан. Shannon бол юунаас ч илүү хайртай. Гэхдээ туулсан аимшигт явдал, байнгын айдас, сэтгэлийн дарамт, хардлага сэрдлэг нь эцэстээ дэндүү их болж тэр маш хэцүү шийдвэр гаргах хэрэгтэй болдог. Ингээд Shannon-ыг хүүхдийнх нь эцэг эхтэр нь амьдруулахаар шийддэг. Энэ шийдвэрийг тэр Shannon тэнд илүү аюулгүй байна гэж бодсон учраас гаргасан уу? Эсвэл бүх хариуцлагыг ганцаараа өргөхөд хитрхи хүнд болсон учраас гаргасан уу гэдэг нь бол тодорхойгүй. Магадгүй эдгээр шалтгаан хоёулаа ч нөлөөсөн байж болно. За харамсалтай нь яг амьдралынхаа энэ харанхуй үеэр Rachel өөрөө ч гэсэн буруу шийдвэрийг гаргаж нэг удаа тэр баривчлагдаж улмаар тэнсэн харгалзах ялтай болсон. Гэхдээ дараа нь тэнсэн харгалзах хугацаанд хар тамхи хэрэглэсэн хэрэгээр дахин баривчлагддаг. За харин энэ удаа бол тэр шоронд хоригдох болсон. Rachel шоронд сууж байх үед л цагдаа нар эцэст нь Marvin-ыг баривчилж Rachel-д халдсан хэрэгт буруутхан ялалдаг. Энэ нь бол 97 оны 1-р сард болсон. Marvin хүчирхийлэл үйлснээс хойш ойролцоогоор 6 сарын дараа гэсэн үг. Гэхдээ Rachel-ийн айдас бол үүгээр дуусаагүй. Marvin ердөө 2-7 хоног хоригдоод батлан даалдаар суллагдсан. За энэ нь бол Rachel-ийг өмнөхөөсөө ч илүү айдас давтуулдаг. Marvin өөрийг нь дуугүй болохыг хүсэж магадгүй. Эсвэл өөрийнх нь эсрэг гэрчлэх хүмүүсийг замаасаа зайлуулахыг хүсэж магадгүй гэсэн бодол Rachel-ийн толгооноос гардаггүй. Marvin-ийн шүүх хурал тухайн жилийн 6 сарын 5-нд эхлэхээр товлогдсон бөгөөд Rachel түүний эсрэг мэдүүлэг өгөхийг зөвшөөрдөг. Мөн тухайн өдөр машинд хамт явж байсан Wayne ч гэсэн прокурорын талд гэрчлэхээр болдог. Үнэн дээр энэ нь Marvin-ийн бүх түүхийг улам сулруулж байгаа хэрэг. Хэрвээ Rachel үнэхээр Marvin-ийн ярьсан шиг Mikey болон Wayne хоёрын өмнө түүнтэй бэлгийн харьцаанд орох хүсэлтэй байгаагаа илэрхийлсэн бол Wayne дараа нь прокурорын талд гэрчлэн гэдэг бол маш эргэлзээтэй зүйл. Гэхдээ нэг хүн бол байр сууриа илэрхийлээгүй. Тэр нөгөө машин дотор явж байсан Mikey. Тэр хэний ч талд ороогүй. Магадгүй Marvin түүний аваг ах байсан учраас гэр бүлийн холбоо нөлөөсөн ч байж болох. Эсвэл зүгээр айдсан ч байж болно. За ингээ Marvin батлан даалдаар суллагдсны дараа бол бүх зүйл хачиралтай болж эхэлдэг. Marvin суллагдаад ердөө 10 хоног байхад буюу 2 сарын 13-нд Wayne шүүхэд очих ёстой байсан. За тэгвэл энэ нь бол ерөөсөө энэ Marvin-тай холбоотой хэрэгээр биш, өмнө нь согтуугаар жолоо барьсан хэрэгээр баригдсан. За үүнээсээ болоод жолоодох хэрэггүй болсон энэ хэрэгтэй холбоотой асуудлаа шийдвэрлүүлэх ёстой байсан. За тиймээс түүний сайн найз Darlene нь шүүх рүү хүргэж өгөхөөр болдог. Шүүх хурлын өмнөх өдрүүдэд Wayne бол Darlene-д өөрийнхөө нөхцөл байдлын талаар бол ингээд 90 хоног сууж магадгүй. Гэхдээ энэ бол зүгээр л миний хувьд бол бүх зүйл нь багтсан амралтчийг санагдаж байгаа. Ер нь тэгээд нэг жоохон эвлүүлдэг тоглоомнууд хүртэл авч очтiin билүүдэ гэсэн тоглоом шоглоомыг хүртэл хийж исэн. За ингээд шүүх хурлын өмнөх өдөр Darlene Wayne-ийн гэрт очиж түүнтэй цагийг өнгөрөөхөр болдог. Тэд хоёулаа Wayne удахгүй хэсэг хугацаанд хоригдно гэдгийг мэдэж байсан учраас энэ нь бараг л нэг түр баяртай гэж хэлэх уулзалтчиг болох ёстой байсан. Гэхдээ Darlene гэрт нь орж ирээд нэг зүйлийг гайхдаг. Яагаад гэхээр тэнд Marvin сууж исэн. Wayne бол тухайн үедээ Marvin-ийн эсрэг шүүх дээр гэрчлэхээр зөвшөөрсөн байсан. Darlene бол үүнийг маш сайн мэдэж байсан учраас Marvin-ыг Wayne-ийн гэрт байгааг хараад гайхаж
бүр эвгүй санагдаг. Гэхдээ яг Марвин хажууд байхад нь бол та хоёрын хооронд бол юу болоод байгаа юм бэ гэж шууд асуух боломж байгаагүй. Нөгөө талаараа Вэйн бол насанд хүрсэн эрэгтэй хүн байсан. Өөрийгөө хамгаалж чадна гэж Дарлин бодсон байж магадгүй. Тиймээс тэр энэ асуудалд оролцохгүй байхаар шийдээд хичнээн хачиргалтай санагдсан ч юу ч асуугаагүй. За үүнээс өөр онцгой зүйл бол тэр орой болоогүй. Тэд зүгээр л хамт цагийг өнгөрөөж Дарлин Вэйнтэй шоронд орохоос өмнө уулзаж байгаад гэртээ хардаг. Харин маргааш өглөө нь тэр амлсныхаа дагуу Вэйнийг шүүх рүү хүргэж өгөхөөр буцаж ирдэг. Гэхдээ хаалга тогшоод ямар ч хариу байгаагүй. Дахин тогссон ч хин ч онгоолгоогүй. Тэр Вэйний гар утас руу залгасан ч дуудлага бүр дууч шудан руу шууд орж исэн. Ингээд Дарлин яваад өгдөг. За тэгээ буцаал ирдэг. Дахиад хаалгыг нь тогшин утас руу залгана. Ямар ч хариу байхгүй. Буцаал явна, буцаал ирнэ. За энэ үйлдэл бол нэлээд хит удаа давтагддаг. Дарлин хичнээн гайхаж байсан ч гэсэн магадгүй Вэйн бодлоо өөрчлөөд явхаа болцсон ч юм билүү гэсэн бодол маш их орж ирсэн. Гэхдээ бүтэн 2 өдөр өнгөрсний дараа Дарлин бол энэ бүхэнд цэг тавхаар шийддэг. Тэр дахин Вэйний гэрлөө ирсэн бөгөөд энэ удаа Вэйн гарч ирж өөртөө нь ярилцах хүртлээр явахгүй гэж өөртөө амлаад очдог. Гэхдээ энэ удаа гэрт нь очиход бол ямар нэг зүйл буруу байгаа нь шууд мэдрэгддэг. Тэр юуг анзаараагүй байгаагаа ойлгох гэж оролдож байтал гинэт хаалган дээр хадаастай тогтоосон нэг бичиг байгааг хардаг. Тэр бичиг Вэйнээс ирсэн мэт харагдаж байсан бөгөөд түүн дээр шоронд орохоос айсан учраас Калифорниа руу явлаа гэж бичсэн. Гэхдээ энэ бичиг бол анхнаасаа л утгагүй зүйлээр дүүрэн байсан. Нэгдүгээр хэрэг Вэйн үнэхээр хуулиас зугтаж байгаа бол яг хаашаа явж байгаагаа бичсэн тэмдэглэл хаалган дээрээ үлдээх ямар хэрэгтэй байсан. Цагдаа нар ирээд унших боломжтой газарт ингээд ил тавьсан байсан явдал. Хэрвээ тэр үнэхээр Калифорниа руу явсан бол цагдаа нарт өөрийгөө хаанаас олохыг бараг зааж өгсөнтэй л адилхан гэсэн үг. Хоёрдугаард шүүх хурлын өмнөх орой Дарлинтай уулзаж байхдаа Вэйн бол айсан сандарсан шинжийг бол огт үзүүлээгүй. Тэр бүр шоронд орох тухай тоглоом хийж эвлүүлэг тоглоом авч орно гэж хош шинжээсэн. За өөрөөр хэлбэл тэр бол маш их бэлтгэлтэй байсан. Тэр шоронд орохоос айсан хүн шиг огт харагдаагүй. Тиймээс маргааш нь гинэт бүх амьдралаа орхиод өөр мужроо зүхтана гэдэг бол Дарлинд огт үнэмшилтэй санагдаагүй. Ингээд тэр цагдаад очиж бүх зүйлийг ярьдаг. Тэр тэмдэглэлийн талаар хэлсэн. Вэйн шүүхийн өмнөх өдөр хаалга нээгээгүй талаар хэлдэг. Мөн өөрт нь ямар нэгэн муу зүйл тохиолдсон байж магадгүй гэж сэжиглэж байгаагаа хүртэл ярьдаг. Тэрч байтугай хэрвээ Вэйнд ямар нэгэн зүйл болсон бол тэр тэмдэглэлийг түүний гэмтээсэн эсвэл хулгайсан хүн үлдээсэн байх магадaltaй гэж хүртэл цагдаа нарт хэлсэн. Гэхдээ Cedar Springs-ийн цагдаа нар бол бараг тоогоогүй. Ягаад ч юм тэд бол энэ хэрэгт бол нэг их ач холбогдол өгөхийг хүсээгүй мэт санагддаг. Гэхдээ Дарлин бол ерөөсө бууж өгөөгүй. Тэр энэ тэмдэглэлт огт итгээгүй учраас эцэст нь Wayne-ийн гэрт орж өөрийнхөө гараар нотлох зүйлийг хайж эхэлдэг. Тэндээс олон зүйлс түүний сэжгийг улам баталсан. Wayne хаашаач явхаар юмнуудаа бэлдээгүй, хувцас аваагүй, тэр байтугай хамгийн дуртай хувцас болох армийнх нь хүрмэн хүртэл өлгөөтөө хിവэрэ байсан. Дараа нь мөрдөн шалгахын явцад Wayne алга болохын өмнө банкны данснасаа нэгч төвөрхтэй дүүцэх хэмжээний мөнгө аваагүй нь тогтоогддог. Ямар ч бэлтгэл юу ч байгаагүй. Бүх зүйлээс харахад Wayne өөрийн хүсэлтээр явсан хүн шиг огт харагдаагүй. Үүн дээр хамгийн сүлд амьд харагдахдаа Marvin-тай хамт байсан гэдгийг нэмбэл за нөхцөл байдал бол бүрэл сэжигтэй харагдаж эхэлдэг. Тэр Marvin-ийн эсрэг гэрчлэх шүүх хурлын гол гэрчүүдийн нэг мөн Marvin бол өмнө нь Rachel цагдаад мэддэгдвэл ална гэж занал хийж байсан хүн. За уг нь бол энэ бүхнийг нийлүүлээд харахад бол нэг дүгнэлт тодорхой юм шиг харагддаг. Гэхдээ Wayne-ийн хаалган дээр үлдээсэн тэмдэглэл болон шүүх хуралдаа ирээгүй явдал хоёр нийлээд мөрдөгчдөд хангалттай нотлохой мэт санагдаагүй. Тэд болсон явдлыг өнгөцгнөөр хүлээж аваад Wayne мужаас зүхтцсан, шоронд орохоос зайлсхийхийг хүссэн байна гэж дүгнээд хэрийг үндсэндээ хаацсан. Хачиргалтай ан Rachel энэ бүхэнд хүмүүсийн бодохоор тийм их цочирдоогүй. Хар тамхитай холбоотой хэрэгээр баривчлагсны дараа тэрээр 5 сарын 5-нд шоронгоос суллагдсан. За үнэндээ хэсэг хугацаанд хоригдсон явдал бол түүнд тодорхой хэмжээгээр
эерэг нөлөө үзүүлсэн юм шиг харагддаг. Яагаад гэхээр сурлагдаж гарч ирэхдээ Рэйчел амьдралыг харах үзэл бодол нь бүхэлдээ өөрчлөгдсөн юм шиг санагддаг. Тэр охин Шанноо эргүүлэн гэртээ авчирхаар зохицуулж чадсан амьдралынхаа хамгийн хүнд үед муудсан байсан зарим харилцаагаа хүртэл сэргээж эхэлдэг. Анх харахад бол бүх зүйл ингээд аажмаар зөв замдаа орж байгаа юм шиг санагддаг. Рэйчел Марвины эсрэг шүүхтэр гэрчилж түүнийг маш удаан хугацаагаар шоронд явна гэдэгтээ бэлэн байсан. Тэр шүүх хурлаас баг зэрэг айж байсан нь мэдээж. Тэгтээ хожим нь түүний ээж хэлэхдээ би түүнтэй энэ талаар ярилцсан. Би түүнд зүгээрээ миний охин бид нар чамтай хамт байна. Бид нар чамд туслана. Бид бүгдийг хамтдаа давна гэж охиндоо хэлж байсан гэж дурсаж ярьдаг. Гэхдээ тэр сард 2 удаа Рэйчел Марвинтай олон нийтийн газар таарлсан. Рэйчлийн хувьд энэ хоёр тохиолдол бол огтонч санамсаргүй зүйл бол байгаагүй. Тэр Марвин өөрийг нь мөрдөж байгаа гэдэгт итгэлтэй болдог. Тэр Марвиныг харах бүрдээ эргэж хараад шууд цагдаагийн хилтэс рүү явдаг байсан. За Марвин өөрийг нь ална гэж байгаагаа дахин хэлдэг байсан байгаа. Тэр бүр цагдаа нарт хандаж байгаа шалтгаанаа хэрвээ тэр занал хийлээ биелүүлвэл араас нь мөр үлдээхийг хүсэж байна. Ерөнхийдөө бол хэрвээ би өгчвөл тэр хүн гэсэн үг шүү гэдгийг тайлбарлаж хийж байгаа нь. Эцэст нь Рэйчел бол за энэ цагдаа сэргийлэх бол хизээж надад туслахгүй юм байна гэдгийг ойлгосон юм шиг харагддаг. Тиймээс тэр зөвхөн нэг зорилгод анхаарлаа төвлөрүүлдэг. Юу гэхээр шүүх хурал хүртэл ямар нэгэн байдлаар тэсэж үлдэх. Гэрчийн суудал дээр суугаад үннийг хэлэх. Тэгээд Марвин урт хугацаагаар хоригдохыг найдах. Ингэснээрээ тэр өөрөө болон охин Шаннон хоёр дахин түүнээс айж амьдрах шаардлагагүй болно гэдэгт найдаж исэн. Мөн Рэйчел шүүх хурал өөрийнх нь талд шийдэгдэн гэдэгт хангалттай итгэлтэй байсан юм шиг харагддаг. Яагаад тэгэхээр тэр зөвхөн шүүхийн тухай биш, шүүхийн дараах амьдралынхаа талаар ч гэсэн бодож эхэлсэн. 97 оны 6 сарын 3-ны өглөө Рэйчел сэрээд үсээ янзлаад нүрээ будаад эцэг ихтэй тэр орой болзоонд явах гэж байгаа тухайгаа хэлдэг. Эцэг их нь үүнийг сонсоод бол маш их баярсан. Мэдээж Рэйчел хичнээн хүүхэдтэй байсан ч гэсэн залуу хүн байсан. Тэгээд сүүлийн саруудад маш их зүйлийг туулсан байсан. За тийм болохоор гэр бүлийнхэн нь бол эцэст нь ингээд хэвийн амьдрал руугаа эргэж орж эхэлж байгаа юм байна л гэж боддог. Тэд Шанноныг харж өгье гэж санал болгосон ч гэсэн Рэйчел хэрэггүй гэж хэлдэг. Үнэндээ болзоонд явах гэж байгаа хүн нь Шанноныг дагуулад ирээ гэж өөрөө хэлсэн гэж тайлбарласан. Мэдээж хүүхдэд дагуулад болзоонд явна гэдэг бол жоохон хачирхалтай сонсогдож магадгүй. Гэхдээ Рэйчлийн эцэг их бол үүнд нэг их ач холбогдол өгөөгүй. Дээрээс нь Рэйчел удаан байхгүй, ердөө 2 цаг орчим болоод ирнэ гэж хэлсэн учраас тэд бол санаа зоваагүй. Тэр орой Рэйчел Шанныг аваад гэрээсээ гардаг. Гэхдээ 2 цаг өнгөрсөн ч буцаж ирээгүй. Түүний аав тийм хаалганы дэргэд сууж хүлээсээр байсан ч Рэйчел ирээгүй. Эцэст нь тэр нойрондоо дарагдаад унтаад өгдөг. Маргааш өглөө буюу 6 сарын 4-нд тийм сэрээд маш хачирхалтай зүйлийг олж хардаг. Гэрт нь захиа ирсэн байсан. Захиа бол Рэйчлийн эцэг ихэд хаягдсан байсан бөгөөд Рэйчлийн гар бичмлэр бичигдэж нэрээр нь гарын үсэг зурсан байсан. Түүнд Рэйчел Шанноныг аваад амралтаар явж байгаа болохоор санаа зовох хэрэггүй гэж бичсэн. Мэдээж эцэг их нь бол энийг хараа шууд эргэлздэг. Шаннон бол дөнгөж 11 сартай хэрвээ үнэхээр амралтаар явах гэж байгаа бол живхний цүнхэнд хаана вэ? Хүүхдийн хувцас хаана вэ? Ачаа тийш нь хаана вэ? Гих мэд олон асуулт эцэг ихийн толгоонд орж ирээд ямар ч бэлтгэлгүйгээр зүгээр л гараад явчихна гэдэг бол огт утгагүй санагддаг. Үүгээр ч зогсохгүй Рэйчел саяхан түргэн хоолны газарт шинээр ажилд орсон. За дээрэс нь тэр 7 хоногтой ажиллах хуваартай байсан. Тэр бол үүнийг өөрийнхөө хөл дээрээ босох илүү бие даасан болох эхний алхам гэж энэ ажлыг харж байсан. Түүнээс гадна Марвины шүүх хурал ердөө 2 хоногийн дараа болох ёстой байсан. Рэйчел бол сүүлийн үед бол амьдрал нь үнэхээр сайжирж эхэлж бүх юмныг эргүүлж сайн тал руугаа явж байсан. Гэтэл энэ хүн гинэд бүхнийг орхиод алга болно гэдэг бол гэр бүлийнхэнд нь үнэмшилтэй санагдаагүй. Гэхдээ тэд цагдаад очиагүй. Яагаад тэгэхээр өмнө нь мөрдөгчд Рэйчелийг 2 удаа үл таамсарлаж байсныг тэд өөрсдийн нүдэрээ харсан. Тиймээс хэрвээ очивол мөрдөгчд тэр захиа үлдээсэн байна. Амралтаар явсан гэж бичсэн байна. Санаа зовх зүйл алга гэж өнгөрөөч ингэж боддог.
Түүнээс гадна Rachelд үнэхээр ямар нэгэн зүйл тохиолдсон гэдгийг батлах тодорхой нотлохой тухайн үедээ тэдэнд байгаагүй. Тэд Rachel үнэхээр гинэт амралтаар явчихсан байх магадлалыг бүрэн үгүйсгэж чадахгүй байсан. Мэдээж энэ нь бол хачирхалтай сонголт. Гэхдээ хүчирхийлэлд өртсөний дараа Rachel бол маш их өөрчлөгдсөн учраас түүний хувьд хэвийн гэж юу болохыг хинэн ч сайн мэдхэ болцсон ийм үе байсан байгаа. Дээрээс нь тэр өөрөө гэрээсээ гарсан, хин нэгэн түүнийг гэрээс нь хүчээр авч явсан хэрэг биш. Тиймээс тэд Rachel насанд хүрсэн хүн өөрийн шийдвэрээ өөрөө гаргаж байгаа гэж үздэг. Ингээд 6 сарын 5 болж Rachel-ийн гэр бүлийнхэн Marvin-ы шүүх хурал дээр очдог. Тэд Rachel-ийг ирнэ гэж найдаж байсан. Магадгүй энэ амралтын тухай зүйл ердөө толгоогоо сэргээх гэсэн богинохон аялал байсан байх гэж найддаг. Гэхдээ шүүхтэр Rachel байгаагүй. Эхэндээ тэд түүнийг хоцорч яваа гэж боддог. Тиймээс цаг ширтэн хүлээсээр харин секунд өнгөрөх тусам найдвар нь багассаар байсан. Эцэст нь Rachel ирээгүй. Мөн Wayne ч гэсэн ирээгүй. Дарлын түүний хаалгыг тогшоод хариу аваагүй тэр өдрөөс хойшоо Wayne-ийг хинч хараагүй хിവэрэ. Ингээд шүүх хурал дээр Rachel ч байгаагүй, Wayne ч байгаагүй, Marvin-ы эсрэг гэрчлэх нэг ч хүн байгаагүй. Прокуроруудад өөр сонголт үлдээгүй болохоор тэд Marvin-ы эсрэг бүх хэргийг хэрэгсэхгүй болгодог. Ингээд Marvin шүүхийн танхимаас эрх чөлөөтэй хүн болж гарч явдаг. Rachel-ийн эцэг эх бол цочирсан гихтэж багдана. Тэд охиноо Marvin-аас ямар их айдаг байсныг мэдчихсэн, түүнийг шоронд орчоосоо гэж ямар их хүсэж байсныг ч гэсэн мэддэг. Тиймээс энэ чухал мөчөд гинэт алга болно гэдэг ойлгомжгүй санагддаг. Гэхдээ сонирхолтой нь тэд өнөөдөр бидний бараг бүгдийг нь бодож байгаа тэр дүгнэлтэнд тийм ч хурдан хүрээгүй. Харин тэд Rachel-ийг гэртээ буцаж ирэхийг дахин 11 хоног хүлээдэг. Тэгээд 11 хоногийн дараа дахин 4 захиа гэрт нэрдэг. Бүгд Rachel-ийн гар бичмлэр бичигдсэн захианууд бүгдээрээ түүний гарын үсэгтэй. Хоёр нь аав тиймд зориулсан байсан бол хоёр нь хүчирхийллийн хэргийн шүүгч болон прокурорт хаяглагдсан. Тиймд ирсэн эхний захиандаа Rachel өөрийгөө хэдэн 7 хоногийн турш эргэж ирэхгүй гэж бичдэг. Учир нь тэр өөрийнх нь хийснээр мөрөөдлийн залуутайгаа учирсан. Тэр залуу түүнд гэрлэх санал тавьсан болохоор Rachel зөвшөөрсөн. Гэхдээ хизээ нэгэн өдөр эцэг эхийн буцаж ирнэ гэж бичсэн. Гэхдээ энд нэг асуудал байсан. Rachel энэ болзоонд хамт явах гэж байсан хүний нэрийг эцэгтэй хизээч хэлээгүй. Түүнээс гадна одоо гэрлэх гэж байгаа гих хүн нь өмнө нь болцохоор явсан тэр хүн мөн эсгэн ч хүртэл тодорхойгүй. Тиймээс тийм болон түүний эхнэрт тэр хүнтэй холбоо барих ямар ч боломж байгаагүй. Мөн Rachel-ийн ярьсан түүх үнэн эсхийг шалгах ямар ч арга байгаагүй. Тиймд ирсэн нөгөө захиа нь бол эхний захианаас хоошоо бичигдсэн мэт харагддаг. Яагаад тэгэхээр Rachel энэ удаа бол хэдхэн 7 хоногийн дараа гэртээ буцна гэсэн бодлоо өөрчлөөд Shannonтай хамт гэртээ огт буцаж ирэхгүй, бүр хизээж ирэхгүй гэж бичсэн байсан. Тэр мөн өөрсдийгөө Arkansas мужийн Little Rock гэдэг хотод амьдарч байгаа гэж бичээд өөрийн дурлаж гэрлэх гэж байгаа нууцлаг ирээ нэрийг Delbert гэж хэлдэг. Харин шүүгч болон прокурорт илгээсэн захианууд нь бол хэрэгээ хүлээсэн юм шиг захидлууд. Тэдгээрт Marvin өөрт нь хизээж халдаагүй, харин Rachel өөрөө түүнд эхэлж сэтгэнсэн гэж бичдэг. Мөн Rachel Marvin-тай бэлгийн харьцаанд орохыг хүссэн ч Marvin татгалзсан гэж хэлдэг. Энэ захидлын агуулга нь бол Marvin анх цагдаа нарт ярьсан түүхтэй маш ойролцоо таардаг. Тэр захидалд Rachel биен дээр хөхрүүлтүүдийг өөрөө чимхэж үүсгэсэн, харин хамар дээрх шарах нь бол Marvin-ы гүлэг хадснаас болсон гэж хүртэл бичсэн. Бүр цаашлаад Rachel өөрийгөө хүчирхийлүүлсэн мэт харагдуулахын тулд Marvin-ы үрийн шингэрийг үтрээндээ түрхсэн гэж бичдэг. Тэгвэл яагаад тэр одоо гинэт үннээ хэлж байгаа юм бэ гэвэл захидлын тайлбар бол түүний ирээдүйн хан Delbert нь бурхнаас имээдэг Христийн шашинтай хүн байсан бөгөөд тэр Rachel хийсэн зүйлийнхээ бурууг нь ойлгоход тусалсан гэж бичсэн. Ингээд захидал эцэстээ Rachel гимгүү хүнийг шоронд суулгана гэж бодохыг төвчж чадахгүй байна гэсэн утгатай өгүүлбэрээр дуусгадаг. За мэдгүй энийг ингээд сонсохоор л яг л нэг савнгийн дөрийн зохиолчийг сонсогддог. Хинч байсан ийм зүйлд итгэхэд бол маш хэцүү. Прокурор хүртэл энэ захидлыг уншаад будилж уншсан зүйлдээ огт итгээгүй. Гэхдээ хамгийн бухимдмаар хэсэг нь эндээс эхэлнэ. Хинч хамгийн ойлгомжтой зүйлсийг хооронд нь холбож бодоогүй. Marvin-ыг шоронд явуулах хүчтэй байсан хоёр хүн хоёулаа маш сэжигтэй нөхцөл байдалд алга болдог. Rachel-ийн прокурорт илгээсэн гих захидал нь яг л Marvin өөрөө
түүнд бичүүлсэн зүйл шиг сонсогддог. Rachel-ийн гэр бүлийнхэн ч гэсэн будилсан байсан юм шиг харагддаг. Гэхдээ эцэст нь тэд захидлуудыг байгаагаар нь л хүлээгээд авцсан. Эцэст тэд Rachel-ийн гар бичмлийг таньсан, мөн захидал бүр дээр түүний гарын үсэг байсан учраас бүхнийг тэгсгээд орхидог. Тиймээс хайгуулын баг гараагүй Rachel болон хүүхэд Shannon-ыг хайсан missing person гэх пострууд хот даяар наагаагүй хинч Rachel-ийг эсвэл baby Shannon-ыг идэвхтэй хайж эхлэегүй. Миний хувьд бол хэрэгээ судалж байхад энэ хэрэг дээр уур хөрмээр аюул олон зүйлсээсэн. За яг энэ хэсэг бол бүр хамгийн дургу хөрмээр зүйлсийнх нь нэг. Яг тэгэхээр прокурор болон цагдаа нарт бүх ингэ сэжүүр сэжиг бүх зүйл нь бахад юу ч хийгээгүй. Тэгээд дээрэс нь гэр бүл нь зүгээр л ингээл өөрсдөө явцсан байна гэдэг байдлаар хандсан энэ тохиолдол бол тэнгийн хүү одоо эсвэл ийм мэдгүй ерөөсөө ойлгогдоогүй. Ингээд энэ байдал дахин 2-7 хоног үргэлжилдэг. За эцэст нь 97 оны 7 сарын 5-нд энэ хэрэгт нэг том зүйл болдог. За хэрэгч гэжтэй тухайн үед бол энэ нэг бол хинч хэрэг гэж харж байгаагүй. Rachel алга болсноос хойш сар гаруйн дараа хэсэг загасчид Оксфорд гэдэг нууран дээр заваар явж байдаг. Тэд завин дээрээ явж байхдаа усан дээр хөвж байгаа цогцыг олдог. Энэ нь бол ямар нэгэн санамсаргүй байдлаар живсэн хүний цогцос биш гэдэг нь бол шууд ойлгомжтой байсан. Яагаад тэгэхээр цогцос маш их задарсан, биеийг нь гинжээр ороогоод бетон блокнуудаар бэхэлсэн байсан. Нүд болон ам дээр нь скотчоор наацсан, туршлагатай мөрдөгчийн шаардлага байгаагүй. Энэ бол алга гэдэг нь илт тэр тусмаа маш харгас. Алуурчин бол энэ цогцыг хэн нэгэнд олдохыг огт хүсээгүй нь тодорхой байсан. Яагаад тэгэхээр цогцыг хаясан газар нь очиход бол маш хэцүү, нуурын тэр хэсэгт ургамал ихээр ургацсан байсан болохоор цагдаа нар цогцыг уснаас гаргахад хүртэл хүндрэлтэй байсан. Тэд заваараач ойртож чадахгүй ийм хэцүү газар. Энэ бүхэн цагдаа нарт бол нэг зүйлийг бодогдуулдаг. Алуурчин зүгээр нэг завин дээр гараад санамсаргүй газарт цогцыг хаяагүй, харин тэр энэ нуурыг маш сайн мэддэг, цогцос нуугад хамгийн тохиромжтой газрыг яг мэддэг хүн байсан гэж үздэг. Үнэн дээр алуурчны хувьд маш их хичээж нуусан цогц нь дээшээ хөвж гарч ирсэн нь азгүй тохиолдол. Магадгүй та ингээд жинтэй блок тэгээд гинжээр дарцсан байхад цогцос яагаад дээшээ хөвсөн юм бэ гэж бодож магадгүй. За үнийг маш энгийнээр тайлбарлавал хүний бие задарч эхлэх үед бактери их хэмжээний хий ялгаруулад тэр хий биеийг усан дээр хөвөх хэмжээнд хүргэж чаддсан байна. Энэ тохиолдолд цогцос гинж блоктой байсан ч гэсэн хөвөөд усны гадаргуу дээр гарч ирсэн нь энэ юм байна. Цогцос маш их задарсан байсан учраас анх хэн болохыг нь таних боломжгүй байсан. Харин задлан шинжилгээний дараа тэр хүн Rachel болох нь тогтоогддог. Үхлийн шалтгаан нь живэлт. Өөрөөр хэлбэл түүнийг алсан хүн Rachel-ийг гинж бетон блоктой хамт ус руу хаях үед тэр амьд байсан гэсэн үг. За гэхдээ энэ бүхний дунд бол охин Shannon-ных нь ямар ч уул мөр байгаагүй, усанд байгаагүй, ойролцоох ойдч хаагаад олдоогүй. Тэр бүр нэг нас ч хүрээгүй хүүхэд байсан болохоор мэдээж өөрөө зүгээр босоод яваад өгсөн гэх ямар ч боломж байхгүй. Тиймээс Shannon хаанч байсан нөхцөл байдал сайн байж чадахгүй нь тодорхой. Ингээд цагдаа нар эцэст нь Marvin-ыг илүү нухастай шалгаж эхэлдэг. Rachel өөрөө цагдаа нарт очиж энэ хүн намайг алнаа, хэрвээ би алга болвол эсвэл үхвэл өөрийнхөө мөрийг үлдээж байна гэж шууд хэлж байсан тэр Marvin-ыг одоо л цагдаа нар шалгаж эхэлдэг. Rachel алга болоод Rachel-ийн эсрэг хэрэг нь хэрэгсэхгүй болсноос хойш Marvin дахин өөр нэг хүчирхийллийн хэрэгт буруутгагдаад байсан. За энэ нь бол үнэхээр уур хөргмээр. Яагаад тэгэхээр цагдаа нар Rachel-ийн мэдүүлгүүдийг анханасаа нухацтай авч үзсэн бол магадгүй энэ хоёр дахь хүн ийм байдлаар халдлагад өртөхгүй байх боломжтой. Гэхдээ одоо цагдаа нарт Marvin-ыг энэ шин гомдлын талаар байцаах шалтгаан байсан нэгэнт хилтэст авчрах гэж байгаа юм чин Rachel-ийн алгын талаар ч гэсэн асуухаар шийддэг. Гэхдээ баримтлах зөвшөөрөлтөөр Marvin-ыг гэрт очиход гайхмаар зүйл огт биш, тэр хаанч байгаагүй. Тиймээс цагдаа нар оронд нь нэгжлэгийн зөвшөөрөл авсан бөгөөд гэрийг нь шалгахад арын хашаанаас нь олон тооны бетон блокнууд олддог. Тэдгээр нь Rachel-ийн цогцост бэхэлсэн байсан бетон блокнуудтай яг адилхан байсан. Мөн тэдгээр блокнууд дээр будагны уул мөр байсан бөгөөд энэ нь бол маш чухал нотлохоо болдог. Яагаад гэхээр Rachel-ийн биед бэхэлсэн блокнууд дээр ч гэсэн тэр будагнуудын уул мөр байсан.
Марвины гэрээс цагдаа нар бас нэг түлхүүрийн багцыг олдог. Тэр түлхүүрүүд Rachel-ийн биед ороосон гинжийг түгжсэн цоочтой яг таарж исэн. Өөрөөр хэлбэл Марвины эсрэг нотлогоонууд маш хүчтэй болж эхэлдэг. Цагдаа нар Марвиныг авчирч яллахад бэлэн болдог. Гэхдээ эхлээд түүнийг олох хэрэгтэй. Аз болоход тэд Марвиныг олоход маш санаандгүй газраас тусламжийг авдаг. Rachel халдсан шөнө бас нэг гэрч байсан гэдгийг санаж байгаа ах. Тэр бол Марвины зээ Майки байсан бөгөөд өмнө нь шүүх хурал дээр Марвины эсрэг гэрчлэгийг хүсээгүй нөгөө залуу. Гэхдээ Rachel-ийн цогцоос олдож шайнан сураггүй алга болсон хүнээр зарлагдсны дараа Майкид ямар нэгэн ухамсар эсвэл гимшил төрсөн юм шиг санагдаг. Ингээд тэр цагдаад очиж өөрийн жигшүүртэй аваг ахыхаа талаар мэдэж байгаа бүхнээ хэлэхээр шийддэг. Майки мөрдөгчдөд Марвин ихэвчлэн очдог нэгэн цуслангийн газрыг мэднэ гэж хэлээд цагдаа нарыг тийш нь дагуулж явахыг санал болгодог. Бүгд л Марвин тэнд охин шайнантай хамт буудалсан байж магадгүй түүнийг баривчилж энэ хэрийг эцэстээ урагшилна гэж найдаж байсан баг. Гэхдээ харамсалтай нь Марвин тэр цуслангийн газар байгаагүй. Харин тэнд бол саяхан хүн байсан гэсэн мөр харагддаг. Түүний майхан тэнд хിവэр байсан бөгөөд майхан дотор нь зарим эд зүйлс үлдсэн байсан. Мөрдөгчд майхан дотроос гинж, скотч, төмөр тасдагчдыг олдог. Эдгээр нь дангаараач сэжигтэй зүйлс байсан ч үүнээс гадна тэд эмэгтэй хүний үсний хавчаар болон хүүхдийн соосхийг олдог. Марвин хаана нуугдаж байгааг мэдгүй хിവэрэ байсан болохоор мөрдөгчд түүний хөршүүдтэй ярилцаж ямар нэгэн сэжигтэй зүйл анзаарсан эсэхийг асууж эхэлдэг. Тэгээд тэд Марвины гэрт байнга ирж ажил хийдэг John Weeks гэх handyman байдаг гэдгийг мэдэж авдаг. Дараа нь цагдаа нар John Weeks-ийг хайж эхэлсэн бөгөөд тийч бас хааж байгаагүй. Аз болоход тэд John-ы найз бүсгүйтэй холбогдож чаддаг. Тэр эмэгтэй John-оос бүтэн 2-7 хоногийн турш ямар ч сураг сонсоогүй гэж цагдаа нарт хэлдэг. Өөрөөр хэлбэл John нь Rachel болон Shannon хоёр хамгийн сүүлд амьд харагснаас хэдхэн хоногийн дараа алга болсон гэсэн үг. Гэхдээ үүгээр дуусаагүй ярилцлагын үеэр цагдаа нар John-ы найз бүсгүйд Marvin-ы зургийг үзүүлэхэд тэр эмэгтэй тэр хүнийг таньна гэж хэлдэг. Гэхдээ тэр түүнийг Marvin биш Lance гэдэг нэрээр мэддэг байсан байгаа. John найз охиндоо Marvin-ыг Lance гэж танилцуулсан. Хамгийн хачирхалтай найз бүсгүйгийнх нь мэдэж байснаар Lance буюу Marvin нь John хамгийн сүүлд хамт байсан хүн нь. Тэр мөн цагдаа нарт John хид хідэн удаа Rachel гэх охинтой уцаар ярьж байсныг барьж байсан гэж хэлдэг. Эхэндээ тэр John өөрийг нь араар нь тавьж байна гэж боддог. Тэгээд Rachel-ийн талаар олон удаа маргалдаж байсан юм байна. Гэхдээ тэр энэ харилцааны талаар John-оос асуух бүртээ John бол юу ч бишээ, Rachel бол Marvin-ыг сонирхож байгаа охин. Би зүгээр л найзтай тус болж тэднийг холбож өгөх гэж байгаа гэж тайлбарладаг байсан. Дараа нь 6 сарын 22-нд Rachel алга болсноос 15 хоногийн дараа John найз бүсгүйтэй өөрийгөө Marvin-тай хамт Texas руу хар тамхитай холбоотой юмд явах гэж байгаа гэж хэлээд ойролцоогоор 7-оос 10 хоногийн дараа буцаж ирнэ гэж төлөвлөд явдаг. Гэхдээ тэр 7-оос 10 хоног өнгөрсөн ч John бол түүнтэй холбогдоогүй, гэртээ ч ирээгүй. Тэр эмэгтэй Marvin-ы эсвэл өөрийнх нь мэддэг нэрээр бол Lance-ийн утасны дугаарыг мэддэг байсан. Тэр түүн рүү залгаад та нар хаана байгаа юм бэ гэж асуухад Marvin түүнд John Arizonад өөрийг нь тэнд буулгаад өгөөч гэж хүссэн гэж Marvin хэлдэг. Ингээд John-д яг юу тохиолдсон нь тодорхойгүй хэвээрээ үлддэг. За магадгүй John болон Marvin хоёр энэ бүхэнд хамт оролцсон ч байж болно. Эсвэл тэр хоёр хамт зүхтаж явсан. За үгүй бол John зүгээр л Marvin-тай зам салаад түүнийхээ дараа алга болсон байж магадгүй. Wayne, Rachel-ийн охин Shannon тэгээд John гээд Marvin-тай холбоотой. За эсвэл Marvin-тай таарсан хүмүүс ойролцоогоор 6 сарын дотор алга болсон гэдгийг бодоод үзэхэр бол зүгээр л аимшигтай тоо. Хэрвээ Marvin тэдний бүгдийг нь алсан юм бол энэ нь маш богино хугацаанд асар олон хохирогчтой болсон гэсэн үг. Тухайн үед энэ таамаглал бол улам үнэмшилтэй харагдаж эхэлдэг. Ялангуяа Marvin-ы хөршийн өгсөн өөр нэг мэдээлэл энэ сэжийг улам нэмэгдүүлсэн. Нэг хөршин мөрдөгчдөд 6 сарын 6-ны өглөөний 4 цагийн орчимд маш чанга дуу сонсож тэр чимээгээр сэрсэн гэж мэдүүлдэг. Энэ нь Rachel алга болсноос 3 хоногийн дараа болсон явдал. Хөршин орноосоо босоод харахад Marvin завай хайртай замаараа чирч явсан бөгөөд дараа нь завин дотроос 2 авраг хантаас гаргаад завай хоослоод угааж
байсан гэж мэдүүлдэг. Дараагийн том ахиц хөршөөс биш харин энэ үед Марвиныг хайх ажиллагаанд аль хэдийнэ оролцож эхэлсэн FBI-гаас ирсэн. Тэд Марвин одоо Роберт Аллен гэх хуурамч нэрээр ашиглаж байсныг илрүүлдэг. Гэхдээ Роберт Аллен гэдэг нэр нь зүгээр нэг зохиомжтой нэр биш, Марвины амьдарч байсан байшингийн жинхэнэ эзний нэр байсан. Өөрөөр хэлбэл Марвин Роберт гэх залуугийн гэрт амьдарч одоо бүр түүний нэрийг, түүний бичиг баримтыг ашиглаж байсан. Жинхэнэ Роберт нь бол оюуны хөгжлийн бэрхшээлтэй ир. Марвин түүний гэрт тухлан сууж байшинг нь өөрийнх нь юм шиг ашиглаж байсан байгаа. Сонирхолтой нь Роберт өөрөө 95 оны 100 алга болсон бөгөөд түүнээс хойшоо түүнийг хинч хараагүй. Ингээд харахаар бол Марвинтай ойр байсан эсвэл түүнтэй ямар нэг байдлаар зам нь огтолцсон 5 хүн сэжигтэйгээр алга болсон эсвэл нас барсан. Энэ бол нэг бол үнэхээр аимшигтай азгүй давхцлуудын цуваа эсвэл Марвин цуврал алуурчин байсан гэсэн үг. Хэрвээ Марвин үнэхээр Роберт Алленыг алсан бол шалтгаан нь зөвхөн түүний бичиг баримтыг нэрийг хулгайлах байсан байж магадгүй. Яагаад тэгэхээр жинхэнэ Роберт бол хамгийн сүүлд амьд харагдсанаас удалгүй 95 оны 7 сард Марвин Робертийн нэрээр Индиана мужийн жолооны үнэмлэхийг авсан. Тэр Робертийн бүх хувийн мэдээллүүдийг ашиглаж энэ жолооны үнэмлэхийг авдаг. Жинхэнэ Роберт сар бүр нийгмийн даатгалаас чек авдаг байсан бөгөөд Роберт алга болсны дараа Марвин тэдгээр чекийг дуртаяа бэлэн мөнгө болгож авсаар байсан. Ингэж чадсан шалтгаан нь бол тэр Робертийн нэрээр Нью-Йорк мужийн Шерман хотод байрладаг банкнд данстай болсон. За энэ чекнүүд нь болохоор Нью-Йорк дахь тэр банкны ойролцоох газарт шуудангийн хайрцагнуудаар очдог байсан. Ирэх баригчид үүнийг мэднэмэгцээ шуудангийн газрыг шалгаж Марвин хизээ нэгэн цагт ирэхийг хүлээдэг. Тэгээд тэр нэг өдөр ирдэг. Энэ нь хэдэн сарын дараа буюу 97 оны 10 сард болсон бөгөөд Марвин Нью-Йорк дахь шуудангийн газар гарч явахдаа эцэст нь баривчлагдсан. Хэдийгээр ирэх баригчид түүнийг Рэйчел болон Шанны алга болсон хэрэгт холбоотой байх магадлал маш өндөр гэж мэдэж байсан ч тэр үед түүнийг техникийн хувьд энэ хэрэгт баривчлаагүй. Харин цагдаа нар түүнийг нийгмийн даатгалын залилангийн хэрэгээр баривчилдаг. Гэхдээ Марвин нэгэнт цагдан хоригдсон учраас цагдаа нар түүний эсрэг илүү том хэрэг босгох боломжтой болдог. Үүнд Марвины ДНХ-гийн дээж авах ажил ч гэсэн багтчихсэн. Яагаад гэхээр Рэйчлийн хувцсан дээр умдагны үс олдсон. Гэхдээ Марвин шоронд ирэхдээ толгоогоо бүрэн хуссан. Зүгээр нэг богиносгоогүй бүр халзан болгоцсон байсан. Зөвхөн толгоогооч биш, умдаг орчим, суг, хүний үс байдаг бүхэл газруудынхаа үсийг хуссан байсан. Яг л цагдаа нар юу хайж байгааг нь мэдэж байсан юм шиг. Гэхдээ энэ нь түүнд ердөө жоохон хугацаа л авч өгдөг. Яагаад тэгэхээр үс буцаал ургадаг. Марвины үс хангалттай ургасны дараа цагдаа нар дээж авч шинжилгээ хийсэн боловч харамсалтай нь тэр үс Рэйчлийн хувцсан дээр хүстэй таараагүй. За мэдээж энэ нь мөрдөн байцаалтанд ухралт болсон ч гэсэн цагдаа нар бол Марвины мэдүүлгийг авч түүнээр хэрийг нь хүлээлгэж чадна гэж бодсон хэвээрээ байсан. Гэхдээ асуудал нь Марвиныг байцаалтын өрөөнд оруулах бүрд тэр ярихаас татгалздаг байсан. Түүний ганц зүйл нь бол өөрийгөө гим буруугүй гэх үг байсан бөгөөд тэр үнийг дахин давцаар байдаг. Гэхдээ Марвин бол бусад хоригдлуудын дэргэд бол огт тийм дуугүй хүн байгаагүй. Үнэндээ тэр Рэйчел болон Шаннон хоёрыг алсан тухайга нээлттэйгээр бардамнаж ярьдаг байсан. Нэг хоригдолд тэр Рэйчлийг өөрийг нь бэлгийн хүчирхийллийн хэрэгээр цагдаад мэдгдснийхэн төлөө шийтгэх гэж алсан гэж хэлдэг. Харин өөр нэг хүнд Оксфорд нууранд цогцос байгаа гэж хэлсэн бөгөөд тэр нь Рэйчлийн цогцос олдсон газар байсан. Ямар ч тач Марвины бусад хоригдлуудад өгсөн эдгээр мэдүүлгүүд хангалттай нотлохоо болж 99 оны 6 сард түүнийг Рэйчлийн алгын хэрэгт яллагдагчаар татдаг. Түүний шүүх хурал дараагийн 3 дугаар сард эхэлдэг. Прокурорын тал шүүгчдэд болон тангарагтнуудад Марвин яг ямар хүн болохыг харуулахын тулд маш сайн ажилласан. Тэд нотлох баримтаа бүрэн танилцуулахаас өмнө Марвины зан чанарын талаар тодорхой дүр зургийг гаргаж чаддаг. Прокурорын тал нийтдээ 58 өөр гэрч дууддаг. Эдгээр хүмүүс бүгд Рэйчел болон Шанны алга болсон хэргийн талаар мэдээлэлтэй хүмүүс байгаагүй ч Марвинтай холбоотой муу туршлага туулсан хүмүүс. Тэдний мэдүүлэг бол Марвины жинхэнэ зан чанарыг харуулахад тусалдаг. Хоёр өөр хүн Марвинтай маргалцсны дараа гэр нь галд өртсөн гэж мэдүүлдэг. Нэг эмэгтэй Марвин нэг удаа түүн рүү болон 2 настай хүүхэд рүү винто буу чиглүүлээд хоёуланг нь
занал хийсэн гэж хэлдэг. Мөн нэг эрэхтэй Марвинтай үдэшлэг дээр маргалддаг. Марвиныг явахыг шаардахад тэр гэрийнх нь гадна тал руу буудаад машинаараа зүхтаагаад явцаан гэж мэдүүлсэн. Өөрөөр хэлбэл энэ бүх гэрчлэлийн дараа Марвин мэдээж сайн хүн шиг харагдаагүй нь ойлгомжтой. Гэхдээ өмгөөлөгчдийн тал мэтгэлцэх цаг болоход тэдэнд ч бас ашиглах боломжтой хүчтэй зүйлсүүд гарч ирдэг. Нэгдүгээрт Rachel-ийн хувцсан дээрх DNA Марвинтай таараагүй гэдгийг тэд онцолдог. Мөн Rachel-ийн биед ороосон гинжийг түгжсэн, цоожийг үйлдвэрсэн компанийн ажилтныг гэрчээр авчирдаг. Цагдаа нар Марвины гэрээс тэр цоожинд таарсан түлхүүр олсон гэж өмнө нь ярьсан. Гэхдээ тэр компанийн ажилтны хэлснээр бол уг түлхүүр зөвхөн тэр нэг цоожинд таардаг онцгой түлхүүр байгаагүй. Тэр төрлийн цоож түлхүүрийн хослол ердөө 40 орчим өөр хувилбартай байсан болохоор яг тэр төрлийн цоож худалдаж авсан бараг хинч санамсаргүйгээр тэр алгад ашигласан цоожинд таарах түлхүүртэй байх боломжтой гэсэн үг. Өөрөөр хэлбэл хэдэн зуун мянга магадгүй бүр сая гэмгүй хүмүүс яг адилхан түлхүүртэй байх боломжтой гэсэн үг. Тэд мөн хурууны хэний мэрэгжилтэн гэрчээр дууддаг тэрээр хэргийн газараас авсан ямар ч нотлох баримтан дээр Марвины хурууны хий олдоогүй гэж мэдүүлдэг. Rachel-ийн гар бичмлэр бичигдсэн гарын үсгтээ дараа нь шуудангаар илгээгдсэн тэр дөрвөн захидал дээр ч Марвин хүрсэн гэх ямар ч улмөр байгаагүй. Мөн тэр мэрэгжилтэн Rachel-ийн нүд болон ам дээр наасан скотч, Марвины campsite дээрээс олдсон скотч, мөн түүний машины тээшний хэсгээс олдсон скотчийг шалгасан бөгөөд энэ бүхнээс ердөө ганцхан хурууны хий олдсон ч тэр нь Марвиных биш, Rachel-ийнх ч биш байсан юм байна. Яг энэ хүртэл өмгөөллийн талын гаргаж ирсэн зүйлсийг харах юм бол тангарагтны шүүгчдэд за бараг эн чин хийгээгүй биш үү дээ, ямар нэгэн нотлох баримт байхгүй байна гэсэн санааг бол гаргаж ирдэг. Гэтэл Марвин өөрийгөө өмгөөлөхөөр гэрчийн суудалд суухад за бүх зүйл өөрөөр ирдэг. Яагаад тэгэхээр Марвин шүүхтэйгээр урьд өмнө нь хинч сонсож байгаагүй, өмнө нь ярьсан бүхнээсээ өөр түүхийг ярьдаг. Тэр хүртэл бол түүний хувилбар үргэлжил нэг зүйл байсан. Тэр гэмгүй Rachel болон Shannon хоёрын алга болсон талаар юу ч мэдэхгүй энэ нэрэгт холбоогүй гэж ярьсаар ирсэн. Тиймээс яагаад шүүх дээр бол генет түүхээ 180 градус эргүүлэх нь зөв санаа гэж бодсныг ойлгоход хэцүү. Яагаад тэгэхээр амнаас нь гарсан үг бүр түүнийг улмал гим буруутай юм шиг сонсогдуулдаг. Марвин үндсэндээ Rachel алагдаж цогцыг нь нуур руу хаях үед өөрөө тэнд байсан гэдгээ хүлээн зөвшөөрсөн ч үүнд өөрөө ямар ч хамаагүй гэж мэдүүлдэг. Түүний хэлснээр жинхэнэ алуурчт нь John болон Eddie гэх өөр нэг эрэгтэй байсан гэж хэлдэг. Marvin-ы ярьснаар Eddie нь Rachel-ийн найз байсан бөгөөд Rachel-ийн нүд амыг скотчоор наагаад биедээр нь гинж болон бетон блокнууд бэхэлсэн хүн нь Eddie гэж хэлдэг. Тэр мөн Eddie бол нуурын ойролцоо кабин буюу жижиг байшинтай байсан бөгөөд тэд Rachel-ийг тийш нь аваачиж дараа нь алсан гэж мэдүүлдэг. Харин Shannon-ы тухайд бол Marvin-ы хэлснээр Rachel алагдсны дараа Shannon амьд байсан бөгөөд Shannon-ыг нэг гэр бүлд үрчлүүлсэн гэж хэлдэг. Түүний мэдүүлгийн хамгийн жигшүүртэй хэсэг нь бол прокурор түүнээс Rachel-ийн үхэлд ямар нэг гэмшил, харамсал байгаа эсхийг асуух үед гарч ирдэг. Өөрийн үйлдэлтэй хизээж хариуцлага хүлээж чаддгүй жинхэнэ нарциссист хүн шиг Marvin прокурорт хэлэхдээ энэ прокурорын талын буруу. Яагаад тэгэхээр тэд Rachel-ийг тэр хүчингийн шүүх хурал дээр өөрийнх нь эсрэг гэрчлэхэд хүргэсэн бөгөөд үүнээс болоод Rachel гэмт хэргийн хохирогч болсон гэж ярьдаг. Одоо Marvin-ы хэлснээр бол би хүчирхийлсэн, би алсан нь миний буруу биш. Харин надад хийсэн зүйлийн минь төлөө шудраг ёс нэхэх гэж оролцсон хууль сахиулагчдын буруу гэж хэлсэн байгаа. Надад сонирхолтой санагдсан юм нь бол Marvin-ы өмгөөлөгчд түүнийг яагаад гэрчийн суудалд суугыг зөвшөөрсөн юм болоо гэж бодогддог. Гэхдээ магадгүй Marvin зүгээр өөрийнхөө өмгөөлөгчдийн хэлсэн бүхний эсрэг хийсэн ч байж магадгүй гэж бодогдсон. Яагаад тэгэхээр шүүх хурлынхаа үеэр тангарагтнуудын нүдэн дээр өөрийнхөө өмгөөлөгчийн нүүрлүү Marvin шууд цохиод авцсан. Тэгэхээр эндээс бол өмгөөлөгч Marvin хоёрын хооронд ямар харилцаа байсан нь жоохон ч ихсэн харуулах шиг санагддаг. За аз болоход тангарагтнууд ердөө 4 цаг зөвлөлдсөний дараа шүүхийн танхимд буцаж орж ирээд Marvin-ыг гин буруутай гэж мэддэг. Хэдийгээр шийдвэр гаргахад 4 цаг болсон ч хожим тангарагтнуудын нэг нь бол эцсийн дүндээ өөр ямар ч шийдвэр гарах боломж байгаагүй гэж хэлсэн байдаг. Ял оноох үе шатны тухайд энэ нь Michigan мужийн хувьд түүхэн ач холбогдолтой хэрэг болдог. Яагаад тэгэхээр Michigan муж цаазын ялыг бүр 1846 онд
халсан байсан ч гэсэн Rachel мужийн газар дээр биш, холбооны газар нутаг дээр алагдсан байсан. За Oxford Lake нь бол Manistee гэх үндэсний парк байсан. Тиймээс Мичиган мужийн хууль ёсоор хэнийг ч цаазалж чадахгүй байсан ч энэ хэрэгт холбооны засгийн газар цаазын ял оноох боломжтой байсан бөгөөд цаазын ялгүй мужид цаазын ял сонссон анхны хүн болсон. За харин энэнд нь бол Rachel-ийн гэр бүлийнх нь нэг дуртай байгаагүй. Тэд ач охиноо бол нас барсан гэж үзэж байсан болохоор хамгийн хүсэж байсан зүйл нь Shane-ийн шарлыг олоод ээжтэй нь хамт оршуулах боломжтой болох явдал байсан. Тэдэнд Marvin амьд хэрэгтэй байсан. Яагаад тэгэхээр тэр л Shane-нд яг юу тохиолсныг хэлж чадна гэж бодсон. Rachel-ийн ээж олон ярилцлаганд хэлэхдээ Shane-ыг гэрт нь авчруулахын тулд түүний хаана байгааг хэлүүлэхийн тулд засгийн газар Marvin-д цаазын ялын оронд бүх насаар нь 20 ял санал болгосон дээр гэж үздэг байсан. Гэхдээ шүүх хурал эхлэхийн өмнөх нь Marvin нэг хүнд Oxford нуурын газрын зургийг өгдөг. Энэ бол Rachel-ийн цогцос олдсон нуур байгаа. Тэр газрын зураг дээр Marvin-ийн гар бичмлэр 3 улаан X үсэг тэмдэглэгдсэн байсан бөгөөд мөн 3 цогцос нэг нь олдсон гэсэн утгатай зүйл бичигдсэн байсан. За олдсон нэг нь мэдээж Rachel, хоёр дахь нь магадгүй Shane байсан бах. Харин гурав дахь нь шүүх хурал дууснаас хэдэн сарын дараа Oxford нуураас дахин нэг цогцыг олсноор хэн гэдгийг нь мэдэж авдаг. Wayne-ийг санаж байгаа бах. Тэр Rachel-ийн эсрэг, Marvin-ийн хүчирхийллийн эсрэг шүүх хурал дээр Marvin-ийн эсрэг гэрчлэх ёстой байсан ч дараа нь нөгөө Калифорни руу дагаад явцсан тэр залуу. Гэтэл мэдээж бол тэр Калифорниад огт байгаагүй. Тэр Rachel-тэй хамт тэр нуурын усанд байсан. Тэгэхээр 3 дахь цогц нь бол Shane байсан гэж таамаглахад маш өндөр магадлалтай ч өнөөдрийг хүртэл түүнийг олоогүй. Харин бусад хоёр сураггүй болсон хүн болох John Wilkes болон Robert Allen хоёрын тухайд бол тэд хизээч олдоогүй. Тэднийг бол нас барсан гэж үздэг. Мөрдөгчд John-ыг Rachel хамгийн сүүлд амьд харагдсан тэр шөнө уулзгаар явсан нөгөө болзоонд явсан хүн гэдэгт бол 100% итгэдэг. Яагаад тэгэхээр тэр Rachel-тэй олон удаа холбоо барьсан бөгөөд найз бүсгүйтэй энэ нь зөвхөн Marvin туслах зорилготой гэж хэлжсэн. Тэгэхээр энэ хүмүүс бол Rachel-тэй уцаар ярьж, худлаа ярьж танилцаж тэднийг хүүхэдтэй цуг авчруулад алцаан л гэсэн үг. Тиймээс John бол тэр болзоон болоод үндсэндээ Marvin-ы хамсаатан байсан гэж үзвэл тэр яагаад дараа нь алга болсон нь маш ойлгомжтой болдог. Түүний хуульчид олон жилийн турш давж заалдах хүсэлтүүдийг гаргаад 2013 онд шүүх Marvin-ы цаазын ялыг хүчингүй болгож чадсан. Шүүхийн тайлбарснаар энэ нь шүүгчийн алдаанаас болсон гэж үздэг. Тэдний үзснээр Мичиган мужийн хувьд цаазын ял зөвшөөрөгдөөгүй болохоор гэмт хэрэг холбооны газар нутаг дээр үйлдэгдсэн байсан ч шүүгч цаазын ялыг сонголт болгон тавих ёсгүй байсан гэж үзсэн юм байна. За 2019 онд холбооны засгийн газар цаазын ялыг дахин хэрэгжүүлнэ гэж шийдвэрлсэн. Гэтэл 2024 оны 12 сарын 23-нд ерөнхийлөгч Joe Biden-ы өршөөлөөр цаазын ялыг хэрэгжүүлэхгүй болгож насаараа хоригдох ялыг түүнд өгсөн байна. Одоогийн байдлаар Marvin бол Мичиган мужийн шоронд хоригдож байгаа. За өнөөдрийн маань түүх энд хүрээд өндөрлөж байна. Хэрвээ цагдаа нар Rachel-д итгэсэн бол Rachel-ийг хамгаалсан бол энэ түүх өөрөөр дуусах боломжтой байсан ч байж магадгүй. Миний хувьд бол Marvin энэ 5 хүнийг тавууланг нь алсан алуурчин надад бол ямар ч эргэлзээ байхгүй байна. Харин та өнөөдрийнхөө түүхийг сонсоод өөрийнхөө шүүлтийг хийж дүгнэлтээ бичээрэй. Ингээд өнөөдрийнхөө дугаарыг дуустал нь сонссон та нартай баярлалаа. Дараагийнхаа дугаараар уулзлаа. Баяр таа.